За гурлын асуудлаар ийм асуудал байгаа. Өнгөрсөн 4 жилд сая их хурлын дарга ярьлаа яг тэгж нэмэгдсэн гурлын. Тэгвэл гурлын үйлдвэрүүд бас монополи эрхэлээд тухайн үед Монгол Улсын засгийн газрын завхлан сайд мэдж байгаа 13 төрлийн хөнгөлт төсөөлсөн. Халаалт, цахилгаан, нөөт тэгээд одоо импортын додар хөнгөлттэй зээл, ажил олох шалганд бүгдөө чөлөөлсөн шүү дээ. Тэгсэн мөртлөө нэм. Тэгэхээр Монгол Улсын гурлын эрхсээ бол 232 мянган тонн юм байна. Улаанбаатар эрхсээ 323 мянган тонн. За алслагдсан бүс нутагтай яг аргагүй нэмэгдчихэд байгаа. Болгон сум гэхэд одоо 150-аас 200 мянган төгрөгөөр очиж 50 кг гурил. Нүүрс гэхэд одоо сая 500 мянган төгрөг очиж. Тэгэхээр энэ дээр нэг айлын татвар дээр анхаарал завхлан сайд хөнгөлт зөвлөхгүй л өнөхөр хүнд байдал тусган баруун 5 аймгийн хувьд. Нөгөө талаар сая цайд ярьлаа баруун турны сангийн аж ахуй сэргээхгүй л энэ асуудал цаашдаа ногоор нь явахгүй байх гэсэн асуудал байна. Тариал 57% буурч явах дээр энэ дээр анхаарахгүй л одоо тариалт нэмэгдснээр дотоодын гурал тэжээл үйлдвэрийн бас ашиг тус нэмэгдэн шүү дээ. Энэ дээр бас анхаарч ажиллах нь зөв гэж бодож байна. За гишүүний асуултанд хариулъя. Үнэхээр Монгол Улсын өргөн дэлгэр нутаг орон газар зүйн асуулттай холбоотойгоор тээвэр худалдааны өртөг их өндөр ялангуяа гурил дээр нөлөөлж байгаа. Нөгөө талаар гурилын үйлдвэрүүд маань газар тариалангийнхаа гол бүс нутаг төвийн бүстэй байрлаж байгаа. Ингээд цаазах нь 2000 км хүрэх асуудал. Ингээ үн гарч байгаа. За өмнө яаж зохицуулдаг байсан бэ гэвэл хүнсний тухай хууль гэж байгаа. Хүнсний тухай хуулиар засгийн газар тухайн жилийн ургац валютын ханшны өөрчлөлт хүнсний доктортой байдал нийлүүлэлт баталгаат байдлаа дүгнээд зохицуултыг хийж явах болцоотой буюу зохицуулдаг. Жишээд Баян гүлгийн баруун талдаараа бол квот олгох зохицуултаар баруун талынхаа доктортой байдлыг хангадаг. За нөгөө талаас баруун талаар импортлсон гурил бол 5% татвартай ордог, төвийн бүс бол 15% татвартай ордог. Гэх мэтийн зохицуултуудыг хийгээ явж байсан. Хууль гаргаад ингээд төгжсөн хэмжээнд болохоор нэгдсэн зохицуулт хийх буюу засгийн газар ийм асуудал төргөн шуурхай хандахын чадвараа алдчихж байгаа. Тэгэхээр энэ хуулийг зуссны дараа хэрвээ их хурл ингэ шийдвэл засгийн газар өргөн эрхийнхээ хугацаанд зохицуулт хийгээд үнийн нэг бодлогыг бариад зохион байгуулах бүрэн болцоотой. Энэ жилийн 24 оны ургац боломжийн байсан нөөц бол хангалттай байна. Улаанбаатар нөөцч бэлэн байна, бэлэн гурилын нөөцч байна. Импортоор бас өнгөрсөн хугацаанд 24 онд 64, он гараад 17 ингээд 80 мянга гаруй тонн бэлэн гурил Монгол орж ирсэн. Нөөц хангалттай тул 25 оны ургац хураалт хүртэл ямар нэгэн үнийн одоо өөрчлөлт гарахгүйгээр зохицуулах бүрэн болцоо бүрдсэн байгаа гэдгийг хэлэх хүсэж байна. За баруун бүс дээр хүн амын тоо жигэнсэн дундаж одоо нэг хэрэглээний хэмжээ тогтоогдсон байгаа. Энэ хэмжээгээр квотыг олгоод нэгдүгээр тээвэр дээр дэмжлэг үзүүлж болно. Хоёрдугаар яг тэр квотоор баруун бүс тодорхой нэр заасан тэр аймагуудад нийлүүлэх импортлох аж ахуйн нэгжүүд дээр хөнгөлтэй зээл олгох маягаар тэр татврынх нь зөрүүг нь дотоод тарифын бус татврын бус дэмжлэгээр үзүүлээ явчихаар үнийн тэгш байдлыг хангах юм арга замууд байна. За нөгөө талаас баруун бүсийн тариалан гэж их чухал зүйл байгаа. Гол хуучин тулгуур нь энэ баруун турууны сангийн аж ахуй. Энийг яаралтай сэргээх, босгох том бодлогыг оруулж ирнэ. Баруун турууны сангийн аж ахуй, баруун бүсийн газар тариалан сэргээх бодлогыг 26 онд өсөвт оруулна. Энэ хүрээнд техникийн болон урт хугацааны дэмжлэгийн бодлогыг хамт оруулж ирнэ. Ингээд нэг дэмжигдээд нэг талдаа тарифаараа тариалангаа хамгаалаад дотооддоо үйлдвэрлэлээ дэмжих бодлогыг оруулаад ирэхээр хаана эвтэйхэн болох болов. За энэ бас болцоог ашиглаад баруун турууны сангийн аж ахуй тариаланчдын тавьсан асуудал шийдэгдсэн шүү. Сангийн яамтайгаа жавхлан сайттайгаа бид нар зөвшөлдсөд байгаа нөөцийн хүрээнд тэр ургацын үзүүлсэн тэр зээлийн, хүүгийн, алдагдлын тодорхой хэмжээнд шийдвэрлэх юм их тариаланчдынхаа тавьсан хүсэлтийн дагуу шийдэгдэж байгаа гэдгийг бас мэдэгдээд хьяа баярлалаа. Дотоодын тариалт байхгүй бол дэлхийн сая үндэс аюулгүй байдлаар дайн байдлыг хичээд гаднаас гурал орж ирэхгүй асуудал. Дотоодын үйлдвэрлэлээ бид нэр тариалжтай ингээд хязгаарлалчвал бас хүндрэл асуудал үүсчих гээд байгаа байхгүй. Бид нар үндэсгөөд аж ахуйн амныхандаа бас ярьж яанаас л жийсэн. Тэгтээ Баруун аймгийн тэр гурилын асуудлыг сая Бямцог даргын ярьдгаар чөлөөлөх асуудал аль эсвэл одоо
нааша тэр оруулж байгаа компани яг Баруун аймгийн хэрэгцээг гаргаад импортын юу тогтоогоод хэрэгцээг квот тогтоогоод нааш оруулж ирсэн компани байвал хар данцанд оруулаад цаашдаа тийм квот зөвшөөр нөгөхгүй төлөв асуудлыг бас хүнсгөөд аж ахуйн цангийн бас барихан зөв байх гэсэн бас саналт байна. За 25 оны төсвийн жил буюу энэ жил улаан гурил дээр ямар нэгэн үнийн өсөлтгүйгээр явах бүрэн болцоо байна. За бид юу оруулж ирэх үг бол 26 оны төсөв дээр бодлого оруулж ирнэ. Стратегийн хүнс болсон Улаанбуудаа гурилын доктор төдөлд хангахын тулд нэгдүгээрт жил бүр 100-аас доош 1000 тонн Улаанбуудааг худалдан авч улсын нөөц бүрдүүлэх. За нөгөө талаар бүсчилсэн байдалтай холбоотойгоор аслагдсан бүс нутагт тээврийн зардлын хэд их өсөлттэй нөлөөтэйгээр үн өсөж байгаа байдлыг докторжуулалтын төсвийн бодлогоор шийдэх бид нар санал оруулна. За энэ тэр хүрээнд гишүүд идэвхтэй оролцож дэмжиж өгөөрэй. Энэ бодлогоо бид нар аваа явуучвал ингээд үнийхээ зохицуултыг энэ төсвийн арга замаар шийдэх болцоотой. Хамгийн гол нь одоо бол энэ хаврын тариалт эхэлж байна. Тариалтаа бид нар идэвхжүүлэх, Улаанбуудаагаа тарих нь онцгой чухал байна. Хэрвээ Улаанбуудaan тарилтыг бид нар ингээд алдвал маш том алдаанд орох гээд